За, hi guys. Өнөөдөр би танд Delta Accelerator яаж хийх зааж өгнө. Яг одоо Delta Google руу ороод Delta Accelerator гэж бичнэ. Тэгээд хамгийн дээдлийн хэсэгт тайна. Тасны чинь да эдний гажин. Гэхдээ эдний бүгдийг алгасан л та. Бүгдийг алгасан гол яг энд download гэж байгаа. Download-ийг даана. Free download. Тэгээд энэ секунд уншиж дуусны даа X тавчин дээр тань. Тэгээ буцан энэ талтын тэнгүүд энэ хэдий устгаад яг одоо энэ download гэсэн хэсэгтээ даалаа. Тэгээ free download даад яг одоо ингэж ийм бичих гаж байна. Тэнгүүд нь download агийн гэдэгтэй дараа Delta-га суулгаж байгаамаа. Гэтэ суулгах биш дээ. Татаж байгаа. Татад дуусны даа ингэж гаж байна. Би одоогоо татсан байгаа. Гэтэ би дэн татсан. Одоо эхлээд оруулна. За, тэгээд татнаа. Install гэж гаж ин. Install дээр даад. Одоо энэ зураас бүгдийг гүйж дуусгах хүлээнэ. Харин гүүхээс өмнө анхаалын гүйж дуусаад анхаалын тэмдэг гаж исэн бол таны багтаамж дүүсэн байна гэсэн үг. Тад нэг юм хэлэхэд би жоохон хэл муутай. Ойлгоё. Эхлээд одоо энэ зураг татаж дуусгана. Татагдаж дуусна. Эхлээд заавал Roblox-д уусах шаардлагатай. Тэгж байж Delta татнаа. За, би бол татсан. Одоо Roblox руу ороод өөрийн хуучин аккаунт байсан ч гэсэн хамаагүй хийж болно. Би одоо харуулъя. Өмнө өөрөө цэвэр хөгжүүлсэн аккаунтаач оруулж болно гэсэн үг. За, одоо би танд харуулцгаая. За, би одоо аккаунт оруулсан байна. За, аккаунт оруулсны да Bloxfruit руу орно. Bloxfruit. За, тэгээд осны да мэдээж ингэнэ. Энэ зүйл уншиж дуусны да please wait гэж гаж ин. Тэнгүүд яг энэ бичих зүйлийн да цэнхээ юм байгаа. Тэний яг доотлох EKK гэдэгтэй даана. Тэгээд бас copy link гэдэгтэй бас адилхан байна. Тэгээд гарan буцаад Google руу орно. За, мэдээж угаасаа саяны copyдсан зүйлээ бол бичих зүйлдээ copyдсноо тавина. Copy-дод тавингууд мөн адил Delta-га татсан шиг энэ бичих гаж ин. Тэгээд одоо энэ хоосон дүүлжин зүйлдээ байна. За, тэгээд саяны зүйлдээ даасны да яг ийм зүйл гаж ин. Яг copy гэдэгтэй даана. Тэгээд буцан Bloxfruit руу орно. Bloxfruit. За, одоо би орж байна.
За блок руу орсны дараа дахин нөгөө бичгтээ байна. Энэ бичих за яг тий бичих зүйлдээ дараад уучлаа би дүнгэсээ жоохон гачаад байсан шүү. Эхлээд яг одоо энэ бичих зүйлдээ дараад яг саяны копи гэсэн зүйлдээ бичнэ. За бичснээр яг ингэн яг энэ үүлний зургийг дараад тэгээд яг одоо тэгээд 2020 он тэгээд 50. Тэгээд яг энэ хамгийн ихний зүйлтэй юм байна. Тэгээд хамгийн дээдлэг цэцгүүдийн дассан шүү. За яасны дээр яг ингэж хагдаад одоо фан дээр байна. Тэнгүүд өөр ингэж очиж фанд нь. Тэгээ фуд олдог зүйл гэж бас байдаг. За өнөөдрийн ингэж надын бичлэгийг үзсэн танд маш их баярлалаа. Лайк болон сабад аяа.